хөдөлгөөгөө байсан хүчтэй бүр хөдөлж тавлын бүгдээрээ намайг бэрээрээ гүцэд дээрээ наа ни но Ускод нийлээд уй боллоо уюуд нийлээд уг бүтлээ би ичтэй бидний ертөнц хайхалтай эрдэн номын 35 үсэг би ичтэй 35 би бүгд санаасоо хамстаа дахта илүү хүчтэй хамаг бүхний үтэ чамаа За сайн. Үзэгчдээ хүүхдүүд хөгжилтэй өсгөн нэвтрүүлэг эхлэж байна. Бид та бид нөө. Би хөтлөгч Агуулаа. Адвент хөгжилтэй өсгүүд байна уу? Өнөөдрийн дугаарт миний баруун гар талаас нийслэлийн ерөнхий боловсролын 41-р сургуулийн 3-р ангийн улбар шарбаг. Баярлалаа. Харин миний зүүн гар талд нийслэлийн ерөнхий боловсролын Уудам Монгол сургуулийн мөнгөндөл огштой 3-р ангийн Цэнхэр баа. За ингээ багууд амжилттай нэвтрүүлгийн 1-р үе сонсон харъя бодъё. Ойлгомжтой хүүхдүүд ээ. 1-р үе. Сонсъё, харъя, бодъё. Нэвтрүүлгийн зүгээс багуудын дунд 3 үг таалгана. Эхний үгийг үйл хөдлөлөөр харуулна. 2 дахь үгийг дуу чимээгээр сонсгоно. Харин 3 дахь үгийг бодтоор үзүүлнэ. Үгээ зөв тааж, зөв бүтээсэн баг оноо авна. Хамгийн ихний үг хідэн үетэй нэр үг байх болоо бүгд харах уу? 2 үетэй нэр үг байна. За ингээд бүгд хамтаа сонсгоё. За анхаараарай. Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Үгээ бүтээснээс хогоод арга шүү. Цэнхэр баг маань ундаа, улбар шар баг мөн адил ундаа гэж үг бүтээсэн байна те. За яагаад ундаа гэж өвдөг болов? Ундаа шиг дуурайд байсан. Очи ундаа ер нь онгойлоход ингэж дуурд юм уу те? Ямар ундаа байсан бол юу гэж? Гаацтай ундаас. Оо яг зөв гаацтай ундаа шиг байлаа те? Шилэн савтай ундаа. Эсвэл лаацтай ус гэж магадгүй те? Тэгнэ. Нөө аянд ундаа ихээр зигэд дуурдаг. Ундаа гэдэг нь 2 үетэй нэр үг мөн үү? Мөн. Тэгвэл чи 2 үетэй нэр үгийн сага үердслаарай. Ундаа. Зөв. За ундаа. Яагаад ундаа гэдэг үгтэй болов? Асгараад онгоолцсон ундаа шиг сонсогдоод байсан. Яг тийг сонсогч байсан те? Ундаа нөхөө онгоолохоор ингээ гааз дэлбэрдэн штэ. Тэгээ аяганд ингээ ихээр хөөс орсон штэ. Яг тэр дараалал байсан те? Эхлээ гааз нь гараад дараа нь аяганд иж бс гэдэг хөөс орсон те? За аавс гэсэн үү? За чи аавс гэр хийсэн гоё үг хэлчих. Анааш. Анааш гэдэг үг гэдэг те? За чи ахаад нэг агаар гэсэн үг хэлээрэй. Алим. За алим анааш хоёроо бүгдээ хамтдаа зөв хариултыг олж мэддэггүй. За ингээд зөв хариулт нь ундаа мөн байна биш үү бүгдээ шалгаж үзье. Ингээд зөв хариулт бол Зүгээр л ундаа байда баяр хүргэе. Аль баг хамгийн дөрөв зүгээ бүтээж хогоод орж чадсан бэ? Энэ бол улбар шар баг байда баяр хүргэе. За одоо харин бүгдээрээ дараагийн үг рүү орцгоё. Дараагийн үг ямар үг вэ? Энийг бүгдээрээ хамтаа жүжигчний үйл хөдлөл буюу этүүдийн тусламжтайгаар олж мэдэх болно. Ингээд дараагийн үг нэг үетэй нэр үг шүү хүмүүстээ. Нэг үетэй нэр үг.
За анхаарлаа хандуулаарай. Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Үгээ бүтээж дуусаад хонгоо дарна шүү. Хөөе сайн байна. Юу хийж явж байна? Багийн зохиол байгуулалт юм ээжлээ. Юу хийж байгаа? Багийн зохиол байгуулалт хийж байгаа юм уу? За танаа баг ямар тактикаар оролцож байна? Чи иргэд нүсгнүүдээ байрлал нь олд юм уу те? За зөвхөн найз чи асууя яагаад цонх гэсэн юм? Баярлаа. За чи яагаад цонх гэж? Цонх шиг ингээд нэг арчаад байсан. Юм арчаадсан уу? Чи нэ? Усаа ингээд цонх арчаад байсан болохоо. Тэр ачуураа мушгаа цонхоо арчижсэн аа гэж ажилласан уу? За өөр юу анзаарсан? Цонхоо арчаад бас ингээ хувинаа аваад явжсэн. За тэр үсгээ яагаад цонх гэж бүтээх гэсэн бэ? Ягаад гэвэл цонх шиг үйлдэл. Цонх арчижсэн үйлдэлийг ажилласан уу? Чи тэгвэл цонх арчиж үзсэн юм өөрөө? Үзсэн үү? За цонх арчиж амархан уу? Амархан уу те? За тэгвэл хоёлаа нөгөө найзуудаас нь асуу. Харин цэгэр багийнхан муу адил цонх гэж үгтэйсэн байна. Сайн байна уу? Яагаад цонх гэж үгтэйсэн бэ? Цонхоо угааж. Цонхоо угааж байгаа үлдээсэн тэгж дүгнсэн үү те? За чиний цонх угааж үзсэн үү? Чи ямар цонхнод мэдхөө? Шилэн цонх. Оо, яг зөв цонхыг шилээр идэг те. Тэгвэл шилийг яваар идэг мэдхөө? Шилийг илсээр. Яг зөв илсээр идэг те. Альчуур ингээ мушгаа тэгээд цонхоо угаагаадсан. За тэгээд дээрэс нэг үедээ нэр үг гэж хэлсэн те. За тэгвэл бүгдээрээ шалгаж үзье. Энэ үеийн зөв хариулт нь юу вэ? Нэг үедээ нэр үг цонх мөн байна уу биш үү бүгдээрээ харцгаая. Цонх мөн байлаа, баяр хүргэе. За одоо бидний бүгднгийнх нь гэрт байдаг юм вакуум цонх гэдэг байгаа шүү дээ. За энэ яагаад вакуум цонх гэдэг вэ гэхээр гаднаас ямар нэгэн салхийг нэвтрүүлдэггүй дулаанаа хадгалж чаддаг тийм цонхыг вакуум цонх гэдэг шүү заяа. За энэ үед харин аль баг үгээ зөв бүтээж хонгоо дөрвөл дарж чадсан бол цэнгэр баг байлаа, баяр хүргэе. Одоо харин 3 дахь үг орцгоё. За 3 дахь хүүхдүүдээ студид үзүүлбэр үзэн шүү заяа. Одоо гаднаас манай зочид ирсэн байгаа. Тэгээд тэр зочид та нарт үзүүлбэр үзүүлнэ. Тэгээд тэндээс нийлүүл өгөө олж мэдхнэ. Хідэн үедээ үг байна бүгд харцгаая. Холбоо үг юм биш хүүхдүүдээ. Холбоо үг шүү. Ойлгосноо? Холбоо үг. Тийм байна. Холбоо үг байна. За тэгээд сайдраа хараарай. За бүгдөө алгачаад өгч аваа тэхөө. За алгач. За анхаараарай. Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. За цаг дуслаа. За цэгэр багийн хамаас өсөрөө. За үзэгчтэй цэгэр багийн хараах үгээ бүтээж амжааг юм шиг байна. Хөл бөмбөг болцсон ба штэ. Хөл бөмбөг гэж бүтээсэн байна. Улбар шар баг муу адил хөл бөмбөг гэж бүтээсэн байна те. За хөл бөмбөг гэж байгаа бодголоо. Хөл бөмбөг ингээд хөлөөр ингээд тоглоодсэн нэг бөмбөг. За хөл бөмбөг тоглож үзсэн үү? Үзээгүй те. Хөл бөмбөг тоглож чаддаг хөхтөн үү? За чи хөл бөмбөг тоглох юм уу? Яа тоглолтээ? Ямар сургалтанд явдаг уу? Үгүй зүгээр найзуудтайгаа тоглолт юм уу те? Довтлогч юм уу, хамгаалагч юм уу? Эсвэл батар гэдэг шүү дээ. Чи аль нь вэ? Довтлогч.
Йоо, тоглогч байна шүү дээ. Цэнгэр багийн. За, Цэнгэр багийн хөгжөөний хүчтэй байна уу? Байна. За, багийн тоглогч чи болохоор Батар уу тий? За, чи хөлбөмбөг тоглодог уу? За, чи болохоор ямар үрлээд тоглох вэ? Тоглогч юу, хамгаалагч юу, Батар юу? Батарлах уу тий? За, тэгвэл Цэнгэр багийнхан үзэгчтэй 2 Батар, 1 тоглогчтой юм байна тий? Харин октод нь бол бүгдөө гоё дэмжиж бэлмэн тийм үү? За, одоо харин Улбар шар багийнхныг асууя. За, Улбар шар багийнхан муу адил хөлбөмбөг гэж бүтээсэн байна тий? За, хөлбөмбөг тоглох уу? Тоглодог. За, саяхан гарч ирээ бид нарт үзүүлбэр үзүүлсэн найзууч юу ямар юм бэ? Сайн тоглолт юм шиг байна. Сайн тоглож байна тий? Чон ингэ. Бүрүү гар да. За, бүрүү гар хөлбөмбөг тоглодог уу? Тоглодог. За. Цэнгэр багийнхантай хөлбөмбөг тоглол ер нь бахаар юм шиг өнөө. Довтлогч нь тэнд голын өө өсөг байна. 2 Батартай юм байна да. Юу гэж бодож байна? Барах уу? Барахгүй юм шиг. Барахгүй юм шиг байна. Юу гэж юм бэ? Барна шүү дээ. Чи барна шүү дээ. Юу чи ялан те? Тоглоод үзэн шүү дээ юм шүү дээ. За үзэгчтэй тэгвэл бүгдээрээ хамтдаа энэ үеийн зөв хариулт нь юу байсан бэ гэдгийг олж мэдцгээе. Ингээд 3 дахь үг холбоог байсан. Зөв хариулт нь юу вэ? Зөв хариулт бол хөлбөмбөг мөн байлаа баяр үргээ. За өгтөдөө дээрээс нь хөлбөмбөг нь дэлхий дээр байдаг хамгийн алдартай спортын нэг бөгөөд маш олон хүмүүс бас тоглолтгоор онцлог юм шүү. Тэгэхээр дэлхий чинь 8 тэрбум мөдөр шүү дээ. Тэгээ хамгийн их одоо үзэгчтэй болон хамгийн их хүн тоглолтог спорт нь хөлбөмбөг гэж спорт гэдэг юм шүү. Заяа. За тэгээ дөнгөж сая манахаас үгүй амжилттай бүтээж хонгоод орж чадсанараа Улбар шар багийнх нэг авч чадсан байна. Тэдэнд баяр үргээ. Хөгжилтэй өсгүүдээ одоо бүгд хамтаа дөнгөж сая бидний гайхалтай үзүүлбэр үзүүлсэн тамирчдыгаа өрөөдгөө. Залгаач өгтөөрэй. Хай. За. Сайн байна уу? Сайн. За. Сайн байна уу? Сайн. Өөрсдөө танилцуулаач. Им Тэргэс гэдэг. За. Би эчин гүсв тоглодог. Эрчим клуб ямарч нөө. Тий. Одоо хэдэн жил тоглож байгаа? 5 4-5 жил хугацаанд тоглож байна үү? Тий. За, цааш та гоё мөрөөдөл чи байна. Австртаас тамирчин болсон. Алдартай хөлбөмбөгийн тамирчин болох уу? За. Чиний хувьд? Намайг Наранбаатарын Дашним гэдэг би эрчим клубын багийн ахлагч. Оо, тийм ээ шүү. Энэ багийн ахлагчийн тэмдэгч нэрээ те. Би мартсан байна шүү. Би нэр хөлбөмбөг үзэг бодсон. Энэ жил дээрээс нь дэлхийн аврагтай те. Тий. За. Гоё дэмждэг баг байна уу? Бага. За, ямар баг дэмждэг? Барселона. Барселона юу? За, чи? Барселона. Одоо хоёр чинь нэг багийн фанатууд юм биш те. За, тэгвэл ямар тамирчин шиг бодё гэж боддгоо? Ямал. За, чи? Нимара. За. Нааг жоох магт би нэг Месси л гэж мэддэг шүү дээ. Тэгвэл жоох өөрчлөгдсөн байна те. Би одоо Нимарыг мэдээд байна. Чиний сая хэлсэн тамирчин чинь гинэ? Ламин Ямал. Амжилт хүсье. Ирээдүйд нь амжилт хүсье. Спортыг амжилт хүсье. За баярлалаа хүмүүст ээ. Ингээд хөгжилтэй өсгүүд нэвтрүүлэг байлаа. Одоо харин нэвтрүүлгийн 2 дугаар үе. Энэ бол намайг олоорой. 2 дугаар үе. Намайг олоорой. Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих, таны мэдхгүй асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Ингээд бүгдээрээ хамтдаа Улбар шар багийн үрээг сонсцгоё. Улбар шар багийн үрээ. Баярлалаа. Одоо харин бүгдээрээ Цэнгэр багийнхны үрээг сонсцгоё. Баярлалаа үзэгчтэй хөгжилтэй өсгөн нэвтрүүлгийн 2 дугаар үед Улбар шар багийнхан асуулт тавих юм аа. Ингээд Улбар шар багийн асуулт сурагчийг тайснаа орж байна. Хин бэ? Вау, Тэвсэг хөгжөөний дэмжигчд байна уу? За сайн уу? Хүнд асуулт бэлдээгүй үстэй. Гайгүй үстэй тий. Үзэгчтэй оролцогчд маань Монгол хэлний сурах хүчгээс асуултаа бэлтгэж ирсэн байгаа тийм үү? За тэгвэл бүгдээрээ хамтаа Улбар шар багийн асуултанд хариулах Цэнгэр багийн сурагчдыг тайснаа орж байна. За гараад ирээрээ. гэсэн 3 үсэг гарч ирсэн байна. За хөгжөөний дэмжигчд байна уу? Гэрийн даалгаварт номоосоо уншсан уу? Уншсан. Хариулж чаддаг гэхдээ итгэлтэй нөө. Итгэлтэй. За тэгвэл асуултыг сонсох юм та бүхэн энэ үеийн дөрмийг танилцуулъя. Асуултанд шууд хариулж чадвал 5 оноо. За үсэг нэг боломж ашиглавал 3 оноо, ангийнхнаасаа тусалцаа авсныг олдоод 2 оноо. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Ойлгомжтой бол бүгдээ яг одоо Улбар шар багийн асуултыг хариулт болсон нууц үсгүүдийг тайснаа орж байна. За гараад ирээрээ. 1 2 3 4 5 6 7 8 9 үсгээс бүрдсэн асуулт байна.
За бүгдээ хамтаа асуултыг сонсъё тэхөө. Эд байгаа мод октогод байгаа од эргэл бугын ивэд элмэгний шандас айц ширэн гоёл аштын жаргал цэнгэл тэр юу вэ? Гişэн онцгой байна. Ойлгомжтой юу? Ойлгомжтой бол бод хугацаа хэллээ. За бод хугацаа дууссан байна. Ингээд хариулт өгнө. Харах байхгүй нөө. За тэгвэл бүгдээрээ үсэг нэг боломжоо ашиглана. Нийтээ 9 үсэг байгаа болохоор 3 үсэг нэг боломжтой. За. Хэд үсэг нэг вэ? Хамгийн ихний үсэг, хамгийн сүүлийн үсэг. За ахаад нэг үсэг нэг боломжтой. Хэд үсэг вэ? 4 үү? За, 4 үсэг. Бидэнд Х үсэг, О үсэг, хамгийн сүүлд ямар үсэг вэ? Ахаад О үсэг гэсэн үсгүүд ил болсон байна. Цагийг эхлүүлье. Их чухал. Гэр ам. Юу ч болохгүй. Скрипт. Цаг дуусна. Хариулт олж чадсан уу? Ямар чанга онцгой те. Би бас таахгүй, би ч мэдэхгүй л энэ бүр хариулт байхгүй бол ангинасаа тусалцаа авч болно. За, зөвхөн мэднэ гэсэн хүүхэд нь гараа өргөж шууд хариултыг боломжтой шүү. Үе, мэдж байгаа хүн байна уу? Хариулт өгнө. Байхгүй юу? Надад ч ялах. Зөв хариулт бол Хоромсог. хоромсог байж. За бүгдээ юугаа цаасаас хөөд үзье да. Хоромсог. Хоромсог гэдэг чинь болохоор нөгөө нэг ном хийдэг мөн үү? Ном сумны номыг хийдэг. Чи биднэрт гоё дэлгэрэнгүй тайлбарыг хэлж өгөөч. Хоромсог нь Ааха. номсон болон сумаа хийж авдаг цүнх маягийн төлөв. Цүнх маягийн имийг хоромсог гэдэг юм уу те? За тэгвэл саяхан хэдүүлээ онцгон дээрээ тайлбар авал эхнийх нь юу гэсэн байгаа лээ? Эд байгаа мод гэдэг нь За. ном сумыг модоо Сумыг хэлээд байна те. Ойд байгаа. сум байд. Буцаад агуулдаг. Октогод байгаа од гэдэг нь сумыг харбал өндөрлөө явдаг. Эргэл бугын ивэ гэдэг нь харамсаг ном болон сумыг хийхдээ дахид байдаг. Элмэгний шантас гэдэг нь хүмүүс мостон цэргүүд харамсгийг үүрч аян замд гардаг. Баярлалаа Айс үзээд. шидэн гоёл гэдэг нь айсаар хийгдсэн. За. Аштын жаргал цэнгэл гэдэг нь 93 наадамд хэрэгэлдэг. Учраас ийм онцгой юм байна те. Ойлгосон хүмүүс те. Одоо бүгд би ч гэсэн бас ойлгож авлаа те. За бид бүгд улбар шар багийнхан маань гайхалтай тань мэдгүй Монгол ахын онцгой бэлдэж ирсэн явдал баярлалаа. Цэнгэр багийнхан маань харамслаа оноо цуглуулж чадсангүй. Гэтэ санаа зовлтгүй 3 дугаар үеэс хүснээрээ оноо төгөх боломжтой. Ойлгомжтой юу? За тэгвэл бүгдээрээ одоо хамтдаа Цэнгэр багийн асуулт авах сурагчийг тайснаа орж байна. За гараад ирээрээ. Дэмжээрэй. За сайн үүсгээ. Яа за баялаа. За үүсэг ангийн даргу. Үгүй. Хэдвэр сарын суудаг вэ? 2 дугаар сал. 2 дугаар сарын суудаг. 2 дугаар сарын онцор төвхтөө суудаг гэсэн үнэн үү? Үнэн баха. Үнэн баха чи сууж байгаа ч те. За тэгвэл хоёулаа хамтдаа улбар шар багийн чиний асуултанд хариулах ёстой 3 сурагчийг өрөөдөг гоо. За ингээд улбар шар багийн асуултанд хариулах 3 сурагчийг тайснаа орж байна. За гараад ирээрээ. А үсэг, энэ үсэг З үсгүүд гарч ирсэн байна. Тэдний өгжөөнд дэмжигчд байна уу? Баярлалаа. За ном уншсан уу? Асуултанд шууд хариулаад 5 оноо авч чадах уу? Оо тийм итгэлтэй юм уу? Тийм. За тэгвэл яг одоо асуултын хариулт болсон нууц үсгүүдийг урьж байна. За гараад ирээрээ. Хэд үсэг байна? 1 үсэг, 2 үсэг, 3 үсэг. Маш уйдгартай үсгүүд гарч ирж байгаа нэлээ хэцүү үг юм шиг байна те. 5 үсгээс бүрдсэн. Асуултыг сонсцгоо. Хэлний үзүүрийн хоолойнгийн орсон их шиг ямар их шигэнд ордог вэ? Хэсэг асуулт байна. Ингээд цагийг эхлүүлье. Хооронд ярилцаарай.
Асуулт нь юу вэ? За, цаг дууссан байна. Хариулт байна уу? Баггүй нөө. Асуулт ойлгосноо? Одоо үсэг нээх боломж ашиглан 5 үсэг байгаа болохоор 2 үсэг нээх боломжтой. Аль үсгүүдийг нээх вэ? За, хамгийн ихний үсэг нээж орлоо. Яа, үсэг гарч ирсэн байна. За, одоо нэг үсэг нээх боломж байна. Би чи яалаа. Дахиад нэг үсэг нээх үү? Хэд үсгийг нээх үү? 1 2 3 4 5. Хэд үсгийг нээх үү? 3 дахь үсгийг. За 3 дахь үсгийг нэгээр боллоо. За хамтдаа 3 дахь үсгийг харцгаая. 3 дахь үсэг ямар үсэг байгаа бол маш удаанаар гарч ирсэн Г үсэг байлаа. Үг олцсон. Үг олцсон уу? За тэгвэл шууд хариулж болно. Ялгах. Хариулт зөв байна, баяр хүргэе. За өсөндөө нэгэрээ. За хариултыг яаж болж авсан бэ? Үсэг нээх боломж ашиглаж юу н тодорхойлоод өгсөн үү? Ахаа. За тэгвэл бүгдээ хамтдаа гоё асуултыгаа дэлгэрэнгүй тайлбар авах уу? За тэгээ. За хамтдаа бид бүхэн дэлгэрэнгүй тайлбар гэж өгөөч. Ялгах ихшгийн дүрмээ сайн давцсан бол энийг амархан давч. Ялгах ихшгийн дүрмээ сайн давцсан бол энийг амархан давах байлаа гэж айлж штэ. Тэгэхээр ялгах ихшгийн дүрм нь ах нь тийм үү? Тийм. Аа за. Үсэг нээх боломжоо ашлаа багтаа 3 нь авч чадсан улбар шар багийнхандаа бүгдээ алгашаа баяр хүргэцгээе. Харин бид бүхэн сонирхолтой дүрм танилцуулж өгсөн Цэнгэр багийнхандаа баярлалаа. Үзэгчтэй хүүхдүүдээ ингээд төгжөлтэй үсэг нэвтрүүлгийн 2 дугаар үе энд хүрээд өндөрлөж байна. Энэ үеэс Цэнгэр багийнхан хараагаа оноо авч чадаагүй л улбар шар багийнхан дөнгөж сая 3 оноог авлаа. Одоо харин бүгдээрээ 3 дугаар үе рүү шилжицгээе. 3 дугаар үе. Үсгээр наадъя. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр аль баг хамгийн олон үг бүтээж чадах вэ? Багийн 3 гишүүн даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоор оноо цуглуулна. Цэнгэр баг ашиглацгээе. Ингээд Цэнгэр багийн үсгээр наадч 3 сурагчийг тайсан орж байна. За гараад ирээрэй. А у о гэсэн үсгүүд байна те. За а у о 3 дугаар үе чинь хамгийн их оноо цуглуулах боломжтой үе байхгүй юу? Гэтэ давтаж үзсэн үү эсвэл сургууль дээр хэд оноо авчихсан бэ? 30. 30 уу? Хүү, тийм үү? Манай нэвтрүүлэл юм 30 үржсэн түүх байхгүй шүү дээ. Сайд баг нэг юм 20 даваалчих юм бол тэгээ шууд рекорд нээдэх байхаа. Өсрэл хамгийн их нэг 22 мороо ирсэн ба. За, бэлэн үү? Бэлэн. За тэгээ бэлэн болвол энэ үеийн дөрмөг танилцуулж өгье. Та бүхэн 1 минут хугацаанд самбар дээр бичээд ногоон дайсан дээр 2 минут хугацаанд амьдлуулна. За, амьдлуулж байгаа хугацаанд хэдүүлээ заавал самбар дээр бичих шаардлагагүй шууд үгээ бүтээж болно шүү. Заа юу? За ингээд Цэнгэр багийн даалгаврын үсгүүдийг тайснаа өрье. За гараад ирээрэй. Ямар үсгүүд байна? Б үсэг байна. Г, Р, У, Л, Э. Гисэн нийтээ 7 үсэг гарч ирсэн байна. Та бүхэн эдгээр 7 үсгийг 1 минутын хугацаанд самбар дээр наан цан ороод өгөө бүтээж эхлэх нь болоогүй шүү. Эхлэх үү? Эхлэе. Саага эхлүүлээ. Үл. Гэр. Эр. Үл. Бүл. Гэр. Үр. 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 Үрэл. Гу. Уг. Илүүр. За цаг дууссан байна. За одоо биш шаардлагагүй. Шууд ногоон дайсан дээр үг амьдлах болно шүү. За. Бэлэн. Илээ. За бэлэн бол цагийг эхлүүлье. Бүл.
Бүүд гэдэг үгийг авлаа. Үүд. Үүд гэдэг үгийг авлаа. Гэр. Гэр гэдэг үгийг авлаа. Ир гэдэг үгийг авлаа. Гүүр гэдэг үгийг авлаа. Бэр гэдэг үгийг авлаа. Үүр гэдэг үгийг авлаа. Үүр гэдэг үгийг авлаа. Үрэл гэдэг үгийг авлаа. Гүү гэдэг үгийг авлаа. Илүүр гэж үг байхгүй маань. За, хугацаа хангалтайгаа ахаа шууд зохиогоод тайзан дээр гаргаж олно шүү. За, өсгөрд яг гоё нааш хараад өгөөрэй. Бүг. Ирүүл. Үүрэг. Дэжи. За. Цаг дуслаа. За, яасан бэ? Яасан бэ? Зүгээр үү? За, битээ сандраг. За, надад самрагч. Үзэгчтэй хүүхдүүдээ Цэгэр багийнхан 3 дугаар үеэс нийтээ хэдэн үг амжилттай зөв бүтээж чадсныг өдрийн хамтаа олж мэдцгээе. Цэгэр багийнхан 3 дугаар үеэс бүл, үүл, гэр, ир, гүүр, бэр, үүр, үрэл, гүү гэсэн нийтдээ 10 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 10 хоног авч чадсан байна. Баяр хүргэе. Сэтгэл хангалуун байна уу? Зүгээр шүү дээ. Тэмцээд оролцох гэж ирсэн юм шүү дээ. Гой сэтгэлээ хавцаач. 3 үеийн турш ингээд тань мэдгүй асуултанд хариуллаа, өг бүтээлээ, дөнгөсөө чи үсгээр наадах шүү дээ. Сэтгэлээ хавцаач. Ямар энэ да? Ерөнхийдөө сая юу өөрсдийнхөө үсгийг ингээд чэйжлээдээ ингээд хурдан байраа сольчвол илүү олон үг бүтээх боломжтой байсан байна тий. Хэдүүлээ найзуудаас нь сэтгэлийн асуу. За, сайн уу эсгээ? Чам хин гэдэг бай. Сарана. Сая ингээд тэмцээнд оролцоход чамд юу нь гоё байсан бэ? Гоё байсан уу? Нөхөө ахгүй. Гээ гүүгээд ингээ яваад аим хөвгчлээ байсан. Өксөг эвлүүлээд. Оо, яг зү. Чисээ ямар үгэнд оролцсон санаж байна? Ямар үгэнд орлоо? Эрүүл гэдэг үгийг яг бүтээх гэж байгаад алдсан тий. За тэгвэл хоёул ир үсгээс сайн уу ир үсгээ? Сайн уу. Тэмцээнд оролцох ямар байна? Гоё. Гоё нөө. Ингээд одоо чинь таа чинь 3 дугаар анги тийм ээ? За одоо ингээд 3 дугаар анги чинь хавар ингээд төгслөө. Зуны амралтаараа юу хийж бодож байна? Би зуны амралтаараа найзуудтайгаа тоглоно. Найзуудтайгаа тоглоно. Заслан явах уу? Хоёр шиг үг үсгөө штэ. Сая ямар үгэнд оролцлоо? Үүл гэдэг үгэнд орсон. Тэгээд гүү гэж бас үгэнд оролцсон тий. За, гүү гэж мэдхүү? Аха. Гүү чи юу лээ? Адууны эм төрөл. Яг зөв. За, би үсгөөд. Бэгэр гэснийг үг хэлээрэй. Бэгэр хэсэглөө нэг үгөө. Бар. Чи сая ямар үгэнд орлоо? Би бүл. Бэр гэдэг үгэнд оролцсон тий. За, үзэгчтэй хүүхдүүдээ Цэгэр багийнхан маань энэ үеэс нийтдээ 10 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 10 хоног авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэцгээе. Одоо харин Улбар шар багийн үсгээр наадах ээлж. Ингээд үсгээр наадагч сурагчдыг урьж байна. Гараад ирээрэй. Тийм байна. В гэсэн үсгүүд байна. Ангидаа туршиж үзсэн үү? Үзсэн. За, ойролцоогоор хэдэн оноо авч ирсэн бэ? 20-26. Хүүх, нэлээд өндөр байна тий. За, дөнгөсөө эсрэг баг 10 оноо авчихсан. Та 10-аас илүү гарч чадна гэдэг итгэлтэй нөө. Итгэлтэй. Тэгвэл яг одоо та бүхний даалгаврын үсгүүдийг урьж байна. За гараад ирээрэй. Ямар үсгүүд байна? Ү үсэг байна, К байна, В байна, Ир байна, Ис байна, О. Гисэн долоо үсгийг ашиглаад наан цаанд нь оруулаад үг бүтэхнэ. Ойлгомжтой юу? Ойлгомжтой бол цаг эхэллээ.
Цаг дуустаа. За одоо 2 минут хугацаанд эдгээр бичсэн үгсээ ногоон тайзан дээр амьдуулна. Үйлдвэр зүүн дараад нь энэ талаас уншигддаг байхаар. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Ойлгомжтой бол цагийг эхлүүллээ. Вэ үсэг байхгүй. Гараач. Өөх гэдэг үгийг авлаа. Вэ үсэг. Өв гэдэг үгийг авлаа. Сүр. Ирсэг. Сүр гэдэг үгийг авлаа. Үх гэдэг үгийг авлаа. Үр гэдэг үгийг авлаа. Үс гэдэг үгийг авлаа. Ирсэг. Өөр гэдэг үгийг авлаа. Үс гэдэг үгийг авлаа. Өөр гэдэг үгийг авлаа. Эч. Хэр үсэг байхгүй. Хүр гэдэг үгийг авлаа. Өсөр. Өсөр гэдэг үг байхгүй юм байна шүү. Өсөр гэдэг үг байхгүй юм шүү. Сүр гэдэг үгийг авлаа. Өвс гэдэг үгийг авлаа. За ангалтаа хугацаа байна. Хэдүүлээ. Заавал биш шаардлагагүй. Шууд хэлж болно. Хүр гэдэг үгийг авлаа. Сүх гэдэг үгийг авлаа. Хөрс гэдэг үгийг авлаа. Цаг дуслаа. Цаг дууссан байна. За улбар багийн хөгжөөнд дэмжиж байна уу? За бүгд хамтдаа улбар багийнхан 3 дугаар байс нийтдээ хэдэн үгийг амжилттай зөв бүтээж багтаа эдэн авч чадсан бэ гэдгийг олж мэдцгээе. Улбар багийнхан өөх, өв, сүр, үх, үр, үс, өөр, үс, өр, хүр, сүр, өвс, хөр, сүх, хөрс гэсэн нийтдээ 15 үгийг амжилттай бүтээж чадсан байна. За. Сэтгэл хангалуун байна уу? Одоо ингэ таймнаар харах юм бол ахаад үүсэх боломжтой үг байсан байна уу? Сүх гэж үг байна те? Тийм байна. Хүс. Яг зөв хүс гэж үг байна. Ахаад зөндөө үгнүүд байх гэдэг те? За. Та хэдийн тактик юу вэ? Юун дээр илүү баримтж ажиллав? Яг эхэлж ишгээрээ эхэлж. Нэг ишгээ би хамгийн анхаас нөгөө нэг өвс гэл ингэ яваадсан яг ишгүүдээ бариад ингээд богино үгнүүд хамгийн их төрүүлээд бүтээдэг гэсэн үг үү те? Зөв. За, өөр ямар тактик баримтлсан? Өөр нууц байна уу? Хотлоо өөр байхгүй. Хоёр өвсөг. Сайн өвсгээ. За, өвсгсээ ямар үгэнд оролцсон? Өөр гэж үгэнд оролцсон. Өөр. Үс гэдэг үгэнд оролцсон те. За, чамд ингээд энэ дэмжээнд ингээ оролцоход юу нь хамгийн сонирхолтой байна? 3 дугаар үеийн яг сонирхолтой байна уу те? За, чиний хувьд өвсгээ. Над 2 дугаар үеийн гоё санагдав. 2 дугаар үе тань мэдгүй асуултанд хариулдаг гэсгөө. Тэр онцгой нэр би бүр огт мэдгүй онцгой шүү. Та хэд номон дээрээс уншиж авч мэдсэн юм уу те хамгийн? Ир үсэг сая ямар үг бүтээлээ байлаа? Өөр гэдэг үгэнд оролцсон те. Өөр гэдэг үгэнд бас оролцож байсан те. Одоо ингээ 3 дугаар ингээ төгсөж байгаа шүү те та хэд. За, төгсөө зуны амралтаар хийх хүссэн төлөвлөж байгаа юм байна уу? Тэмдэглэл хөдлөх. Тэмдэглэл хөтлөж байгаа юу те? Тийм. Үлгэрээ. Ямар гоё юм бэ тийм үү? За чи тэгвэл тэр тэмдэглэлээ хөтлчөөд маань нэвтрүүлэг рүү явуулж өгч болох уу? Ээж ааваасаа асуув. За тэгээрээ за. За. Үүсгээ хувьд сэтгэлээ аваалцаач. Хоёулаас ямар үгэнд оролцсон? Үг гэдэг өөр үг нөө. Үүр гэдэг үүр. Үүр гэдэг үгэнд орсон те. Үүр гэдэг чи юу гэсэн үг гэлээ? Ямар утгатай зүйл вэ үүр гэдэг чи? Үүр мод тарихад ашигладаг өөр. Яг зөв нэг цэцэг тэгээ мод тарихад ашигладаг тэр яг үрийн хамгийн анхны эхлэлийн тэр цэг нь гэсэн үг шүү те.
Яг зөв. За ингээд үзэгчтэй хүүхдүүдээ улбар шар багийнхан энэ үеэс нийтдээ 15 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 15 авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэцгээе. Ингээд өнөөдрийн дугаард сурагчнаа бэлтгэж оруулсан багш нарыгаа тайснаа орж байна. Алгаж ухтаа авцгаана уу? За сайн байна уу? Бидэнтэй сэтгэлээ аваасч 3 үеийн турш өсөлтөө тий. Сэтгэл тогтолж маш олон өдөр бэлдсэн байгаа. Гэхдээ нөгөө анги маань бас яг хүүхдийн тоноосоо давалцсан учраас илүү явлаа та. Монгол хэлний өгсөн сан бол маш баялаг. Тэгээд өв соёлоо дээдлээд ёс уламжлалаа илүү их таньж мэдэрээ. Баярлалаа хүүхдүүдээ. За баярлалаа. За одоо багш нараас нэг юм сонирхолтой асуулт асуудаг. Энэ 3 үеийн турш хэрвээ ингээд та ингээд цаг хугацааг эргүүлэх боломжтой байсан бол аль үе дээр очоод аль үе дээр өөрөө яг оролцох байсан бай. 3 дугаар үе дээр. Сая төгсгөлөө 3 дугаар үе дээр. За таны хувьд За ер нь тажгүй. шаардлагагүй гэж үү? Шаардлагагүй. За Өөрснөө тий өөрснөө оролцоол тэгэл өөрснөө энэ хүү тэмцээнийг үргэлжлүүлэх нь зүйтэй. хэрвээ та байхаар байсан бол гэж байхгүй. Байхаар бид нар болохоор нөгөө маш их давтсан байхгүй юу ангидаа. Ер нь их давтсан. Тийм учраас бэлтгэл сайн хийсэн учраас ерөөсөө багш шаардлагагүй гэж үзсэн. Өнөөдрийн маа дугаартай хамтран ажиллаж байгаа Ант хэвлэлийн газрын зүгээс ийм гайхалтай номын дээдсийг явуулсан байгаа багш нараа ангийнхаа номын цаг баяжуулаарай. За Ант хэвлэлийн газрын зүгээс ийм гайхалтай номын дээдсийг явуулсан байгаа. Ангийнхаа номын цаг баяжуулаарай. За ингээд нийт хөгжилтэй өсгүүдээ бүгдийг нь тайснаа орж байна. Одоо бүгдээрээ дуулж бас бүжгэлцгээе. Үзэгчтэй хөгжилтэй өсгөний нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Бид 3 үеийн турш өсөг болж үг бүтээж танин мэдгүй асуултанд хариулж Игэлнийхээ Эрдэсийн сангаар аясны эцэс Цэгэр баг маань 11 оноо, Улбар шар баг маань 20 онооны эзэд олсон байна. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. Хөгжилтэй өсгүүд байлаа.